Үндэсний бичиг соёлын жил 2024. Ёсон эрдэнийн ганжуур. Бурхан багшийн зэрлэг сургаалуудыг эмэгтгэн төвд хэлний орчуулсан ганжуур буюу зарилгын хураангуй хэмээх хөлгөн судар болно. Энэхүү бурханы шашны оройн дээд ном ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр сувд, оюу, номин, тан, ган зэрэг 9 эрдэнээр бүрнээр нь уралжээ. 9 эрдэнийн ганжуурыг их хүрээний Дашчоомбил дацан залж байсныг 1938 онд шинжлэх ухаан хүрээлэнгийн номын санд шилжүүлжээ. Энэ бүтээл нь тухайн олон арван алдартай бичгийн мэргэд урдчууд өөрсдийн гараар бурхан шүтэн, тахилын уран тансаг хээ угалд сэлтийг бүтээсэн цорын ганц хосгүй бүтээл юм. Монгол улсын засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Монгол улсын төв соёлын хосгүй үнэт өвөөр бүртгэжээ. 2013 онд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад тус бүртгэсэн байна. Ёсон эрдэнийн ганжуур.